Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн оюутнууд хүнсний хаягдал тосноос био түлш эдийн санхүү хийх төсөл хэрэгжүүлж байна. Оюутнууд англи хэлний багш Лүндэн Бихаругийн санаачилгаар энэ төслийг эхлүүлжээ. Лүндэн Бихару багш хэдийгээр англи хэлний хичээл заадагч түүний эзэмссэн үндсэн мэргэжил нь бизнесийн ухаан, олон улсын улс төр юм. Тэрээр ирээдүйд инженер болох оюутнуудыг бизнесийн ухаанд давхар суралцуулах үүднээс энэ төслөө өөрийн сайн дурын үндсэн дээр санаачилжээ. Инженер болох хүн бүтээлч сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Тийм ч учраас бага курсын оюутнуудыг энэ төсөлдөө бид оролцуулж байна. Ялангуяа дэлхийн нийтээрээ ногоо эдийн засаг шилжиж байгаагийн хувьд хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгоход анхаарах хэрэгтэй байна. Оюутнууд маань яг л ажил дээр гарсан инженер технологийн ажилчид шиг л энэ төсөл дээр ажиллаж байгаа. Төслөө амжилттай дуусгавал бид дараагийнхаа бүтээгдэхүүнийг санаачлах судалгаагаа хийнэ. Туршилт үйл ажиллагааг сургуулиас нь бүрэн дэмжиж хэрэгтэй бүхнээр нь хангажээ. Гэсэн ч оюутнууд сургуулиасаа зээл авсан гэж үзэн нэг ч төгрөгийг үнгүйдүүлэлгүйгээр өртөг зардлаа тооцсон төсөв гаргажээ. Ингэснээр тэд давхар бизнес ухаанд суралцж байгаа юм. Одоогийн байдлаар бол бид нэр биодизелээ хийгээд бараг ер нь эцсийн шатандаа явж байна. Бидний хамгийн анхны эхэлсэн туршилтын ажлын маань сүүлийн угаалт нэгдээд октооныхаа тоог шалгуулахаар явуулах үлдсэн байгаа. Тэнд байгаа энэ хэсэг бол дахиад нэг угаалтын дараа бол яг энэ шиг бас цэвэр түвш гарч авна гэсэн. Энэ төслийн дараа бол бид нэр тосноос гаргаж авч байгаа гэлцрийнээрээ савн үйлдвэрлэх төлөвлөгөөтэйгаа. Тэгээд савнгаа яг одоо бол арай үйлдвэрлэх бол эхлэх боломжгүй. Ирэх жилийн 1-2 сарын хавцаагаас яг хангалттай гэлцрийн цуглуулаад тэгээ бас хүлэмж байгуулад бид нэр өөрсдийн гэсэн хүлэмжийн дотор үнэртэй цэцэг ургамлуудыг тариа тэрнтэйгээ хойлж байгаа нэг байгалийн гаралтай цэвэр савн үйлдвэрлэх төлөвлөгөөтэйгаа. Газрын тосны импортын хараат байдлаас гарах боломжийг бид өөрийн газрын хэвлэлээс авсан газрын тос нүүрсний ариун их баялгаар хязгаарлахаар боловсруулах шатны төслүүдийг төлөвлөсөөр л байна. Ганц ашигт малтмлын түүхий эдгэлтгүй хаягдлаас био түвш гаргаж авах боломжийг ирээдүйн инженерүүд ийхүү туршаад эхэлжээ. 2 сар үргэлжилж байгаа туршилт амжилттай дүгнэгдвэл эхлээд сургуулийн багш ажилчдын унааг био түвшээр хангана гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэдний тооцноор 1 литр түлшний худалдаанд гарах өртөг 1250 төгрөг байх ба 150 литрийг үйлдвэрлэл бүрэн зардлаа нөхөх нь. Үүгээр Монголын эдийн засгийн ачааг хөнгөлнө гэсэн итгэлтэй байна.